За өнөөдөр машинцсан махаар хийж болоод хэд хэдэн хоол нээжээр оруулъя. Төмөстэй бяцлагтай бөөрөнхийн мах, бүр гэртээ кебаб хүртэл хийсэн гэж боддоо. Та бүх маань дагаад хийгээд үзээрэй. Хоёулаа ч гэсэн олоолаа гэсэн үг шүү дээ. Бүх бараанууд нь герман технологиор хийгдсэн. Гэр ахуйн захиргаан бараа зардаг Philonix Mongolia гэдэг газраас шүүс шахагч болон махны машин авсан. Энэ махны машин дээр их таалагдсан. Маха жижиг том ширхэгтэй янз янзаар машинтаас гадна бүр ийм зайцсны хошуутай юм билээ. Хамгийн гоё юм нь илүү гарсан сэлбгээ өл дээр хадгалдаг нь үнэхээр дажгүй мэлээ. За одоо цөмөрө хоол руу орцгоё. За өхрийн хааны цул мах хаан самгиалсаал бэлдсэн. За эдгээр нуунууд бас бэлдсэн. За хамгийн эхлээд цөмөрө төмсний нухшаа хий. Хүссэн хэмжээгээр төмсөө чанж болгоод сайтар нухсны дараа 100 г цэцгийн тоос бага хэмжээний whipping cream болон перц, давс болон базиликаар амтлаад хольж өгөх юм бол мөгийн хамгийн дуртай ямар ч хоолнд тохиромжтой төмсний нухш бэлэн болно. Энийг нэг хийгээ сурцсан байхад янз янзын хоолн дээр хийж болдог шүү. За одоо махны машинаараа машиндий. За яагаад би гахаан мах машинж байгаа вэ гэхээр дан өхрийн махаар хийж болох ч гэсэн илүү гоё юм зөөлөн юм болохын тулд өөх ихтэй самгиалсалыг бас хамт машинцсан байгаа. За өхрийн махаа бас ингээд машиндаа дуусчлаа. За бөөрөнхийн махны харьцаа бол өхрийн мах 400 г, гахаан мах 100 г хийсэн нэг ширхэг өндөг, 60 г талхны өрмөг, 60 мл сүү, 60 г пармезан бислэг, бага хэмжээний бууцай, за нэг халбаг нугсан сармис, нэг халбаг оливын тоос, за тэгээ пеперончи буюу хатаасан чинжүү, перц, давс, базиликаар амталсан. За ингээ бүх орцоо сайхан хооронд нь барьцалдуулаад хольж өгнө. За тэгээд бөөрөнхийн бахан дотор хийх бяцлагаа дөрвөлжин шоу хэлбэртэй болгож жижиглэнэ. За маха бодсноосоо багыг хийгээрэй. Ягаад гэвэл хит том болчих юм бол хүнлүүгээ түүх хэрэг магадaltaй. За хий оруулахгүй сайн бөөрөн хийж өгөөд бөөрөнхийн мах маань бэлэн болно. За үүнийг хангалттай оливын тоосонд зөөлөн гадаар шарна. Хэд өндөр гадаар шарах юм бол гаднах нь хэд бараан болно. За би жоохон хийж шарчих шиг боллоо. За үүнийг түрүүнд бэлдсэн төмсний нухштайгаа хамт идэх юм бол эхний хоол маань бэлэн боллоо. Бимба, хоолндоо. Ой, за юу вэ? Хамтлаагүй шамтын мэдчихээн. Гээд төмсийгээд. Тэгээ гоё тий? Өчигөө хамсаад идэх. За. Манай өнөөдөр ийм гоё одоо хоол хийм гэсэн мөлөө. Ингээд дөнгөж эхний хоол нь. Яа, өстой гоё нэ тий? Би хоолоо авч яваад идлээ. За бигээс дараагийн нэг үү. За дараагийн хоол бол кебаб, 300 г өхрийн машинцсан маха, давс, перц, нухсан сармис, унтаг паприкагаар амтлана. За яг үүнийг хүнсний цаасан дэлгийд тавиад дээр нь нэмгэн тарааж өгөх ёстой. Төв дөрвөлжин болгох нь чухал шүү. За ингээд үүнийг нугалнаа. Шарах шүүгэн дэсвэртэй савнд 2 ивэр чинжүүтэй хамт шарна. Энэ ивэр чинжүүг бол энэ кебабны утга учир байхгүй болно шүү. За оливын тоос дээр нь хальт түрхээр 180 хэмээр зөөлөлтөнд шарна. За тэр хооронд соусоо хий, 3 халбаг майонез, 1 халбаг цөгийн бал, 1 халбаг нэмгний шүүс, бага хэмжээний укроп, перц байхад кебабны маань соус бэлэн болно. За үнэхээр гоё болсон байна. За энэ хоол бол бүр харагдж байгаас илүү маш гоё амттай байсан. Та бүхнийг заавал гэртээ туршиж үзээрэй гэж бүр дахин хэлмээр байна. За тэгээд идэлтэй гурил дээр соусоо түрхээд мах чинжүүгээ дээр нь тавьж өгнө. Ивэр чинжүүний халуун нугаатай амт нь маш гоё час хийж таардаг. За дээр нь баг зэргийн срирача соус хийгээд ороогоод идэх юм бол гэртээ хийж болох кебаб маань бэлэн боллоо. Манай хүн бүр гитэг кебаб хийж байгаа юм уу? Гоё гадтай. Йоо, гоё цаашаа бүр туркэд идэж байгаа юм шиг санагдсан тэхүү. Ивэр чинжүүнээс часгис амттай байдаг юм байна. Тийм байгаа. За мэ. Баярлаа дахиад идэ. За тэгээд үүний төлөө махны машин тавьсан билээ. Буудан тохиромжтойгоор нь хамгийн том ширхэгтэйгээр маха машин даад Бимбатагаа хамт бага хэмжээний бууз бэлдэж тавьсан. Бимба, буузан да.
Бууз бол давс сонгон перц хахад л гоё болно доо тий. Манай маань ч өөрөө мэдчихтэй. Гоё болно. Миний гар чиний гараас хэр том бэ? Манай авраг гарт шүү дээ. Би жоохон сүүл нэмсэн шүү дээ. Сайн байна. Олуулаа хийсэн чинь хурдан хийж шүү. Хоёулаа ч гэсэн олуулаа гэсэн үг шүү дээ. Манай хүн ч удаа хийдэг юм байна. Хамтдаа бул хийж яваад оо.